За ингээд юу харагдав гэж эндээс бас харах бол юу харагдав. За нэгдүгээр Монгол шүүхийн системийн асуудал хамгийн анхааралтай. Энэ тэгээд ганц Монгол ийм юм уу гэж бусад энэ аргууд оюун судалгаанд бол бусад Азийн улс арчсан улсууд ижил тэмдэглэж байна. Өөрөөр Турцаас хуулиас ахдаг сой байнг гэж хэлдэг. Энэ нь бол яг бол иргэдийн итгэл доогуур. Монголын үед бол ер нь бусад улсын Азийн арчсан улсууд хамгийн доор гэж байна. За энэ сая нэг бол дараас бас энэ хамгийн том сорилтын нэг болсон. Сонгуулийн өсөлтөнд чөлөөт шинж хамгийн доод чадантай байна гэж байна. Оролцоо. Монголчууд харин их хамгийн их идэвхтэйгээр усж үйлчлэж бүгд төрлийн оролцоо гэж шалгаж үзсэн. Нийлээд орны 3-2 нь бол ямар нэг байдлаар Монголд бол эсвэл тэр компанид ажилласан заавал очиж суудаг үздэг сумасдаг эсвэл хүмүүсийн ятган ухуулдаг энэ гэдэг хэлбэр бол өнгөртэй. Ил тод мэдээллийн хаалттай байдал байна гэж үзэж байна. За шүүхийн тухайд бол эргээд яг бол хэвтэй хариуцлага гэдэг тогтцоолж авсан бол төр засгийн хууль дүрмээ ямар нэг байдлаар зөрчил шүүх нь бол хяналттай байлгаж чадахгүй байна. Энэ бас энэ том асуудал байна. За эрх чөлөөний бол харин байгуу. 3-2 нь бол үг хэлдэг хевснэг их сайн хандсан гэж үздэг. Эсэдээс бол одоо жишээлбэл Олонсын Freedom House гэдэг ч юм уу байгуул үндэгээр бол Монгол улс бүрэн эрх чөлөө болоогүй байна гэдэг. За ингээд ямар дүгнэлтүүд хийж болохгүй гэдэг. За зүүн Азийн шинэ арчсан улсууд адил Монголын арчлалын чанар бол өндөр гэж хэлэх болоогүй байна. Чанарын ойлголт бол либерал арчсан үнэт зүйлс бол үнэт зүйлсийг нэлээд хэсгэл Монгол бол хөгжлөө болоогүй байна. Ялангуяа процедурын гэж хэлсэн хэмжүүрийн дотор тэр авилгын юм бол дэвтэ авилсан хүмүүсийг хэцүүд ёс утмаг хийвэр. Иргэдийн эрэлт хэрэгцээ санаа тавьж байгаа зүйлийг төр засаг нь анхаарал тавьж хариуцсан гүйцэтгүүлдэг байхыг хамгийн хөвгөлж байна. Одоогийн байгаа байдлаар арчсан бус арга барил давгаасаа. Өрсөлдөөн сонгуулийн систем улам хөгжүүлэх, охир улс төрөөс зайлах, сонгогдсон улс төрчдийн авилгад автах явдлаас сэргийлэх хуулийн хамгаалалт өгүүлэх гэж байна. Энэ мөн айлд сонгуулийн компани ажилладаг үйл ажиллагааны санхүүжилтийг хатуу чам зохицуулах асуудал бол 7 сая евро байна. За ингэж эргээд шүүхийн салбарыг улс төрийн нөлөөлөл сангижруулах, хараад ус барилаа чадамжийг нэмэгдүүлэх асуудал бол бас тулгарсан байна. Ийхүү ингээд бидний баримталж ирсэн арчсын чанар нийгмийн хөгжлийг арчсны хөгжлийг хэмжих арчсан чанарын тухай арга зүй бариад үзтээ манай дул энэ арчсын чанар бол хөгжлөө осон шийдэж хэлэхэд илт байна гэж юм дүгнэж анхаарал тавьсан байна. За манай цагтаа баярлалаа. Дөрөвжин хүмүүсийн хэлсэнтэй бас адил тоон үзүүлэлтүүдийн хажуугаар чанарын асуудал дээр бид их бодох ёстой юм байна гэдэг бол бас өөр мэдсэн шалгууруудаас харагдаж байна. Тэгэхээр хувьсгалыг бол бид нэгэн жил, нэгэн хавар, нэгэн үйл болоод өнгөрдөг нэг удаагийн үйлдэл гэж бас тэр болгон үзэж болдоггүй юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл хувьсгал гэдэг бол нэгэн эхлэлтэй Монголын жил 100хан хэрэгждэг, төлөвшдөг одоо өрнөд төгсгөлтэй энэ жилийн процесс логт харагдаж байна. За дараагийн бэлтгэлийг завсарлага энд завсарлага гэж бичээгүй шүү дээ. Сумагийн бэлтгэлийн дараа завсарлага гэж байсан. Яасан бэ? Тэгвэл 10 минут завсарлаж чад тэгээд тэгвэл шууд
Одоо ч итгэгчийн сандаар бүхэм явдаг болсон учраас санд хорон сангийн төвийн захирал Сумати ардчлалын үнэт зүйлс өөрчлөлт төлөвшил гэдэг сэдвээр хэлдэг байна. Тавын даунтын төшөлийг даунтын янзлж би юу нэг арчилсан гэсэн зүйлийг үүрэг нэг татчихсан байна. Яг би тэгсэн юм за ерөнхийдөө одоогийн Монголын үнэт зүйлс одоо хаанаас яаж одоо хөгжиж төлөвсөн гэдгийг судлаач юм бол нэлээд сонирхолтой байсан. Тэгэхээр би одоо өмнөх Монголын нийгэм яг үнэт зүйлс нь ямар хөө байсан одоо тэгээд яаж өөрчлөгдсөн гэдгийг бас нэг тодорхой хэмжээнд гаргах гэж би бас нэг ганц хоёрын хүснэгт гаргасан л та. Тэгэхээр бол за 19 дугаар зууны Монгол бол ямар үнэт зүйлстэй байсан олдож би 1972 онд бичигдсэн энэ бензин газ ламын уран асрамж уран эрдэнэ гэсэн тэмдгүү тодорхойлтыг гаргах болж авсан. Тэгэхээр энэ ламыг таан бүхтөрийн Далай лам гэдгээр нэрлэгдэх бол Монгол бол дунд замын төлөвлөсөн ном байсан. Тэгэхээр яг манай тодорхойлолтоор тэр үеийн за бүдгийн ертөнцийн уран одоо бол үнэт зүйлс уран эрдэнэ бол будда бүдгийн сургаалын оюун хүрээ. За энэ гурав дахь нь бол яг англиараа бол spiritual community гэсэн хэсэг нь яг ингэж орчуулсан. Тэгэхээр бол за ямар ч байсан бол энэ гурван үнэт зүйлс бол 19 дугаар зууны бол суурин байсан гэж болно. Энийг бол цааш нь ингэж жоохон хөгжүүлж явах юм бол бүдгийн сургаалын олон бол за ерөнхийдөө бидний таарч байгаа ертөнц бол хийг үзэх гэж үзэх юм бол энэс хүн болон тодорхой хэмжээнд хүн дээр баг юм ухамсараа оюунлаараа амжиж ойлгох ёстой өөрийнхөө үйл ажиллагааг түрүүндээ зохицуулж хийх ёстой гэдэг явуулдаг юм. За ямар ч байсан энэ гурван үндсийн юу цааш нь ингэж дамжуулаад за манай дараагийн социалист нийгэм бол яг энэ уран эрдэнээр яаж хөгжиж байгаа гэж үзэх юм бол юу нэг ингэж гарсан юм. Яг ч байсан яг тэр зарчмаар Маркс, Энгельс, Ленин дөрөв дорог дараа хоёр дахь нь марксист ленинист сургаал гурав дахь бол нэг spiritual community гэдэг хэсэг нь коммунист нам гэдэг ингээд орчиж байгаа. Энэ гурван үндэс нь бол ерөнхийдөө за бидний энд байгаа дийлэнх хүмүүсийн үеэс ямар ч байсан нийгмийн дээр хоёрсон гол одооны төлөөр гол одоо амьдралын хөдөлгөөн байсан гэж хэлж болно. За тэгэхээр манай одоогийн нийгэм ингээд энэ нийгмийн ялангуяа ленинизмын гол одоо нэг суурин бол нийгмийн болыг олон нийт тэгших яг тэр талаас нь үзэж явж исэн. Тэрний хөгжил нь явж байгаа яг одоогийн байдлаар гарах юм бол манайх яг одоо хэрэглээний нийгэмд орчихсон байгаа. Хэрэглээний нийгмийн нөөцүүд юм бол хэрэглэгч бий, хэрэглээний соёл, хэрэглээний мараа гэсэн энэ гурван үндсээр хэрэглэж байгаа. Тэр өмнөх хоёр ертөнц зан нэг ингээд дэлхийг нар тойрч нөгөөдөлт нь нар дэлхийг тойрч явж исэн бол яг энэ одоогийн байдлаар бол ерөнхийдөө хэрэглэгчийн тойрч ертөнц эргэлж байгаа нэг тиймэрхүү нийгэм болсон. Тэгэхээр хэрвээ бид нар хэрэглээ гэдгийг яг юуны өмнө ингээд нийгэмд тавьж байгаа бол яг энэ хэрэглээтэй холбоотой нэлээд их асуудал гарч ирж байгаа. Ягаад гэвэл тэг шиг хэрэглээг бий болгохын тулд мэдээж бол ерөнхийдөө ямар ч нийгэм хөдөлгөөн хэрвээ тэр ингээд бүтэхгүй бол ямар ч гэсэн нийгэм нь одоо хэр шударга байна уу? Тэр одоо тэр хууль зүйн ч юм уу төрийн хамгаалалт үйл ажиллагааны хүмүүсийн сан бодлоо хэр мэдсэж юм гэх юм ихэд тодорхойлж ирж байгаа. За тэгэхээр бол яг энэ манай судалгааны
95 оноос 2007 онд ингээд арчилсан тогтолцоо зах зээлийн бизнес руу шилжсэн нь бол зөв буруу юм үсэх байгаа. Тэгээд дараа энийг харах юм бол энэ бол ер нь 84-өөс хувьас доош болсон тохиол байна. Зөвхөн одоо ингээд 98 он, 99 он бол үлээд том онол байсан. Том онол гэсэн нь нэг 92 бас 84 он болсон. Тэрнээс ингээд жигд яваад 2007 онд бид нар ерөнхийдөө арчилсан тогтолцоо ерөнхийдөө зөвшөөрөгдсөн, тогтсон. Одоо бол ингээд нэг шилжилтийн үеийн асуудал асуух болъё. Энэ бол ингээд шинэ нийгэмтэй болсон байна. Тэгэхээр бас ларч үзсэн юм. Шинэ нийгэм за ямар ч үсэн хэрэглээний соёл нь ингээд хоёрч байгаа тохиол шудраг байна уу, шудраг биш байна уу гэдэг нь нэгэд хүчтэй орж ирж байгаа. Тэгэхээр бол шудрагын нэг миний бодлоор хамгийн одоо хүчтэй фактор орлогын одоо хувьд. Орлогын хувьд бол яг энэ хүснэгтээ бид 95 оноос 2007 онд авч үзэхэд энд бол нэг ерөнхийдөө 4 анги багтсан байна. Хэсэг нь бол ингээд орлогын ялбарыг тэр чигээр нь байхгүй болох юм бүгдээрээ тэгш шотлогтой байх хэрэгтэй. Засгийн газраас бол ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Хоёр дахь нь бол засгийн газар тодорхой хэмжээнд нэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Ер нь нэг нь бол оролцож болно, оролцохгүй байж болно. Дөрөвдөх нь ерөнхийдөө засгийн газар нэг хүндий байх хэрэгтэй. Тэгэхээр би нэг хүсэлтээр юу хэлэх гэж байна гэвэл ингээд манай ингээд өмнөх хоёр нийгмийн нөлөө нь ерөнхийдөө одоогийн нийгэмд ялангуяа хэрэглээний нийгэм өөрийнхөө үзэл сурталт гэсэн юм гэдэг байхгүй тохиол ерөнхийдөө манай өмнөх хоёр нийгмийн хандлага нь яг одоо юм Монголын шудраг бус хэсэг рүү ингээд орж ирж яг энэ хүсэлтний төлөв нөлөөлж байгаа нь их гол харагдаж байна. Жишээлбэл хүндий байгаа гэдэг нь энэ бол яхаа аргагүй тодорхой нэг үдийн сургаалын дагуу ямар ч үсэн бол ингээд ухамсараараа байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ ингээд нэг юу засгийн газар орлогын ялгарыг заавал ажиллах ёстой гэдэг хэсэг нь ингээд жилээс жил улам ингээд нэмэгдээд явж байгаа нь энэ бол яахын аргагүй бол Ленин багшийн хоёр багшийн тулааны ямар ч байсан энэ хүсэлт дээр гарч ирж байна. Тэгэхээр бүдгийн Будда багшийн шамдар ямар ч байсан энэ дээр бол нэг олон болж чадахгүй нэлээд сөм гэдэг нь за 10 овч ерөнхийдөө өөрөөр нэг тиймэрхүү гарч ирж байгаа. Гэтэл одоо ингээд бүх юм ингээд тэгш хуваарлах гэсэн нийгэм хэсэг нь улам нэмэгдээд тэр нь бол яг тодорхой хэмжээнд гэдэг нь бас нэлээд том. Тэгэхээр энэ хэсгийг тодорхой улс төрийн ангилд оруулах юм бол ялгуурыг бол тэр чигээр нь ажиллах ёстой гэдэг хэсэг нь яг аргагүй коммунист ленж үзэлтэй хүмүүс ягаад гэвэл тэгш хуваарлах бол тэр сургаалын нэлсэн нэг хэсэг байна. Харин шийдэхэд одоо ингээд Орос үндэсний большевикууд гэдэг нэг нам байгаа. Ямаанов гэдэг шинэ коммунизмын урсгал бидний нэг одоо гол лозунг нь бүх юмыг хураагаад тэгш хуваарлах хүн болгон тэгш хуваарлах хэрэгтэй гэсэн тийм бол гэдэг явсаа одоо ямар ч үсэн нэлээд нийгмийн хөгжлийг харуулж байна. Одоогийн байдал өөрчлөгдсөн үеийг энэ 2007 оноос одоо 2008 оноос одоо харуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө байдал энэ асуудал гэдэг баг зэрэг өөрчлөсөн болохоор энэ бол ямар ч байсан зарчмууд ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ ямар төгөлт хийх болсон бол ингээд нэг ялгарыг услах хэрэгтэй гэдгийг 20 хүстэй байсан бол бид нар 95 онд анхны судалгаа хийсэн. Одоо бол 40% гэсэн байна. Дээр нь бол ингээд нэг юу тодорхой хэмжээнд загварыг
байхгүй бол за энэ улаан бол нэг социал демократ гэж болно л доо. Тэгээ манай нэг нийгмийн ерөнхийдөө бүтэц дийлэнх нь ерөнхийдөө улаан өнгөтэй болчихсон гэдэг ойлгомжтой. Тэгэхээр барууны жигүүрийн нам ерөнхийдөө нэг баг сургууль болчихсон гэдэг энэ хүсэлтээр сайн харж байна. За яг энийг авч үзэхэд ингээд манай нийгмийн шудраг ус бай яаж хөрөлдөж байгаа гэдэг 2011 оны сүүлийн баруун өснөлтөөр за ингээд 70% ингээд шудраг усны илүү байна гэдэг тиймэрхүү дүгнэлт гаргасан. Энэ шудраг ус яг гэдэг хэсэг нь яг нийгмийн аюулын хуваар дээр нь бас нэг тодорхой нийгмийн хэмжээнд засгийн газрын бодлоготой ингээд нэг давтахгүй юм гаргуулж байгаа. Тэгэхээр манай барометр дээр бараг хийж уншсан нэг хоёр төсөл яг ардчлалын үндэс зүйлс болон ардчлалын одоо бодлоготой холбоотой тиймэрхүү нэг хоёр хүснэгт байдаг. Тэгэхээр энэ бол би анхны эхний хүснэгт энэ яг ардчлалын үндэс зүйлсээр яг тэр хүмүүсийн чухал гэдэг эренбээр нэг ажил сайгаад гарчихсан байна. Тэгэхээр та нар ингээд харах юм бол хуулийн өмнө тэг ширхттэй байх гэдэг нь хамгийн их 91.3 ингээд хэлсэн байна. Энэ бол яг Хамбатын хэлсэнтэй мэдээд авсч байгаа гэдэг байна. Энэ бол яг хуулийн талаас бол манай арчлалыг сул байна гэдэг хэлж байгаа. Хүмүүс ч гэсэн чухал гэдэг нь мөн одоо ингээд чөлөө зах зээл нийгмийн шудраг ёсыг төр засгаас дэмжих гэдэг бас их өндөр гарсан байна. Энэ бол зарим ч гэсэн юмыг ингээд нэг дэвшлэх зарим ч юм яхаа аргагүй зөв тиймэрхүү хандлага ингээд гарч ичээд байгаа. Яг одоо ингээд за нэг юуны илүү нэг зах зээлийг дэмжсэн нэлээд өндөр гарсан индикатор нь бол өөрийн өмчийн зарцуулалтыг талаар чөлөөтэй шийдэх гэдэг нь бас их өндөр гарчсан байна. Наривчлсан судалгаа хийгээд энэ бол ерөнхийдөө хүмүүсийн саналд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа фактор юм байна. Энийг бол ямар ч байсан цаашаа нэг ямар нэгэн төрийн намын бодлого явуулахад авч үзэхэд за ямар ч байсан хүмүүс бол өмчрөө хандгал юм болов тэрийг бол нэлээд эсэргүүцсэн гэдэг нь ойлгомжтой болж байна. Энэ факторын одоо зөнгөөс нь болж байна. Яг ингээд зарим ч бас ингээд юуны чухал бус гэдэг нь за хамгийн бага аж холбогдолтой гэдэг нь нам болон засгийн газарт оролцох адилхан магадaltaй гэдэг нь бол хүмүүс нэг хамгийн бага тоосон шинжилгээ болж ирсэн. За нэг илүү бодлоготой холбоотой хүснэ гэдэг нь бол энэ дараагийн хүснэ гэдэг нь байна. Тэгэхээр бол энэ бол нэг илүү яг засгийн газрын бодлого. Энэ бол яг манай судалгаач тийм бусад судалгаа одоо нэг ажилтнууд тэгээд дээр нь одоо за энэ бол 6 гарчсан. Манай 2 том нам ардын нам бол гарчсан нам хувийн сонирхлын ямар ч ялгаагүй тэгээд нэг за ямар ч байсан тиймэрхүү юм бол яг энэ хүснэгтээр гарч ирж байгаа. Тэгэхээр бол цаашдаа бол бид нар ингээд одоо нэг баг 8 жилийн үеийг хураачсан байгаа болохоор яг энэний үндсэндээр их жилээс цааш нь бодож шинэ ном гаргах төлөвлөлт байна. Түрүүндээ нэг орон сони гаргах гэсэн найдвар байна. Яг одоогийн байдлаар ингээд орчин танах асуудал анхаарал сонсон байна. За суматили их баярлалаа. Бас л энэ ардчлалын үйл явц бол бидний хүссэн заримдаа хүсээгүй үр дагавруудыг бас байнга авах дагуулж явдаг талаар бас нэлээд бодогдуулахаар ийм ихтгэл мэдээлэл хийлээ гэж бодож байна. Эхэндээ бол одоо орчин үеийн биш гэдэг юм уламжлал нийгмийн үнэт зүйлс социализмын үеийн магадгүй залуу үеийнхэн бол мартцсан ч байхыг үгүйсэхгүй. Тэгээд өнөөдрийн заримдаа зөвшөөрдөг, заримдаа зөвшөөрдөггүй
маргаантай явсаар байгаа юм асуудлуудыг үнэж ярьлаа хэлбэлээ. Монгол улс бол өөрөө 100% шахуу одоо зөвний үзэлтэй социализмын үеийн үндсэнтэй гэр мөрөөдөлтэй улс байснаа одоо тэр зах зээл гаруй жилийн өмнө бидний ярих зарснаар баруун утгын нийгэм, баруун үзлийн нийгэм рүү өргөжлөн явсаар байгааг энэ илэрлүүдийг хэлж байна. Нөгөө талаас мэдээлэл гэж бас хоёр ондоо зүйл байдаг. Мэдээлэл бол одоо энэ радиогоор заримдаа ингээд юм жижигхэн зүйл шиг юм айсуулаад FM-ээр яриад явд юм байлаа. Мэдээлэл бол одоо боломжийг дагуулж явдаг. Мэдлэг бол хөгжлийг авчирдаг гэдэг шиг. Өнөөдөр энэ түрүү ярьсан баарын зарим статистик тооцоолтоос харахад телевизээс гар утас, интернет бололцоо энэ бүгд бол эхний ээлжинд мэдээлэл өгдөг. Хаана юу болов? Хизээ хаана юу болов? Энийг ашиглаад мэдээллийг мэдлэг болгосноор хүн өөрөө ухамсартай сонголтыг хийж чаддаг болгох нь ардчилсан нийгмийн хамгийн том үндэслэлтэй зүйл болов гэж бас бодож байна. Тэгээд та бүхэн дараа нь тайлбарлага хийх гэж байна. Одоо 10 минутын завсарлага, тэгээд завсарлагын дараа